жилийн өмнөх боловсролын 145 мянган гаруй хүүхэд байгаа. За энэ хичээлийн жилд шинээр 21 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. За ингэснээр нийслэлийн хэмжээнд 2-5 насны 105 мянган орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм байна. Ерөнхий сайд Эрдэнэбаатарын өгсөн үүргийн дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд салбарын яамн шаардлагатай зарим арга хэмжээг авч эхэлжээ. За жишээлбэл хотын даргатай хамтран албан даалгавар гаргасан байна. За албан даалгавраар цэцэрлэгийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн иргэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг цаг алдалгүй шийдэх үүргийг боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд Батсуур холбогдох албаныханд өгсөн байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд орон нутгийн цэцэрлэгийн насны хүүхдийн 84.6%, аймаг нийслэлийн нийт хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой болно гэж тооцоолжээ. За ажлын төлөвлөгөөг баталж эхнээсээ ажил эхэлсэн гэдгийг холбогдох албаны хүн хэллээ. Өнгөрсөн хичээлийн жил бол нийслэлд 91,900 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан байгаа. Энэ бол төрийн 204 цэцэрлэг, төрийн бус өмчийн 360 цэцэрлэгт ингэж хамруулсан байгаа. За ер нь бол энэ хичээлийн жилд бол төрийн бус өмчийн одоогор бол сошиал хөдөлгөөнөөрөө захирамжинд гарсан 44 цэцэрлэг байгаа. За цаашид бол төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг бол бид хэд бол ер нь юуг нь авж байгаа сошиал хөдөлгөөн бүрдүүлэх бичиг баримтуудыг нь бол авж байгаа. За энэ намартай бол 15-наас 22-ны хойно 8 сарын 15-наас 22-ны хооронд шинжээч ажлын хэсэг одоо шуурхаагаар ажиллаж бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэд аж ахуйн нэгжүүдэд бол тусгай зөвлөлийг гаргах чиглэлээр бол сайдын албан даалгаварт орсон учраас энэгээр бол нэлээд ажлууд хийж байгаа. Цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн иргэн тусгай зөвшөөрөл авахдаа цэцэрлэг байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл дүрм үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэгийг боловсруулах. За боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төлөвлөгөөний дагуу боловсруулсан бичиг баримт. За багшлах боловсон хүчний талаарх мэдээлэл, тэдгээрийн боловсролын түвшин зэрэг цолын судалгаа. Мөн багшлах боловсон хүчний хангамжийн талаарх мэдээллийг салбарын сайдын тушаалаар батлагдсан хавсралтын дагуу гаргасан байх гэх мэт бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай байна.